Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гоо сайхныг бэлгэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тамир Holiday Center таны тав тухыг эрхэмлэнэ. Студид манд хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Үзэгчд маань ч гэсэн маш их баярлж байгаа. Та хоёр өнөөдөр үнэхээр гоё харагдаж байна. Баярлалаа. Тэгээд Монгол баян хамгийн отхон продакшны байгууллагад одоо жил гарны нүүр үзэж байна тийм ээ. Уран бүтээл олзомог дүүрэн байгаа. Сүүлийн үеийн сонь сайхан юу байна? Тэрнээс их хаваалцаач. За. Тэгэхээр юуны өмнө бас цэвэрлэх зэ үзэж байгаа нийт сайхан хэлнэт монголчуудаа удахгүй хаваачлан ирж байгаа 2015 оны шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд цэнхэр дэлгэцээр бас одоо уулзуулж байгаа танаа нэвтрүүлгийн хамт олон бас маш их баярлалаа. Баярлаа. Тэгээд ямар ч яг вэ Темка наран солонго гэдэг хоёр хүний хувьд бол үлрээ одож байгаа 2014 он бол бас сайхан ивэлтэй он болж өнгөрлөө. Амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Олон сайхан уран бүтээлийн ард гарлаа, тийм ээ. Ямар ч байсан өөрсдөө гэсэн цоо шинхэн эмоц гэдэг хамтлаг продакшныг үүсгэн байгууллаа. За тэгээд өнгөрсөн 2014 онд дөрвөнч тайзны уран бүтээл. За мөн дээрээс нь уран найз улаан ангид уран сайхны кино. Уран сайхны кино. За тэгээд шинэ жилийн баярын нэвтрүүлэг гэх мэтлэн уран бүтээлийн хувьд тэгээд Монгол орно бүтэн 2 удаа 21 аймгийн бүтэн 2 удаа таарсан тийм. Тийм гэх мэтлээ ер нь бол амжилт бүтээлтэй сайхан он болж өнгөрлөө. 14 он бол. Тийм дүгнж байгаа. Сайхан байна. Шинэ жилийг хэд догтлон хүлээж, шинэ жилийн уур амьсгал хэр мэдрэгдэжээ. Сайхан байна. Угаасаа уран бүтээлч бид нар чинь нөгөө нэг шинэ жил 12 сар маань тэр чигээрээ ер нь л бидний хувьд амар баярын өдөр орой болгон баярын өдөр байдаг аахгүй гоё. Орой болгон шампанс татлаа. Тийм. Янз бүрийн байгууллагын баяр дээр өргөдөж очдог болохоор тэгээд орой болгон л ер нь шинэ жилд оролцоод их сайхан нас гихтэй байгаа шүү дээ. Яг 12 цаг бол яг гэртээ ер нь амжиж ороод шампанс буудлахад ямар сэтгэл төрдөг вэ ер нь? Түрүү жил бол бид гэртээ он гаргаад амжаагүй. Талбай дээр бас л ажиллаа хийгээл он гаргасан да. Одоо нэрээ сэлтсэн Чингисийн талбай шүү дээ. Чингисийн талбай дээр Улаанбаатар хотын явц гэж болдог шүү дээ. Тэрэн дээр яг тайзан дээр Улаанбаатар хотын даргатай. За тэгээд нийслэлчүүдтэйгээ хамтдаа ингээд яг шууд шинэ оноо өгсөн. Шинэ оноо өгсөн. Тэгээд он гарсны дараа гэртээ ирсэн хоёр хүүхэд маань эмээ өвгөнд өссөн. Он гарахад битээр нөгөө талбай дээрээс болохоор орол ирсэн чи хинч байхгүй ойлнаа тэгээд гэртээ салаад мадаад хийсэн чи Нийт хөдөлгөмтөө тэгвэл оронготой нэг хөвгөр гэдэг харин энэ ч бас шинэ он гарчаа баяр болж чач яах вэ төдөгөх рүү явах уу гэдэг төдөг дэвчээсэн. Тэгээд хүүхд байхдаа бол хүн болгонд шинэ жилийг догтлон хүлээдэг тийм ээ. Одоо яг эцэг эхчүүд болчоод ер нь шинэ жилийг ер нь баяруудыг ер нь хэрхэн ухтаж авч байна. Шинэ жилийг ер нь хүүхдүүдтэйгээ өнгөрөх цаг хугацаа нь хэр байдаг вэ хоёр үед? Ер нь бол тэр тал дээр бол их ер нь марухандаа ер нь яг баяр гэдэг бол бидний үед яг ажиллаа хийж таардаг. Ямар ч баяраар тий. Одоо Мартин 8 байсан ч эмэгтэйчүүдийн баяр байсан ч гэсэн яг тэр үеэр бид нар одоо эмэгтэйчүүд бүсгүүчүүдтэйгээ баярлуулаад тоглолтоо хийж явах жишээ тий. Ер нь ингээл баяр болгол бидний үед яг л ажил байж таардаг л. Ер нь бол яг хүүхдүүдтэйгээ боломжтой бол тэгэл мэдээж хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөхийг бодно. Ар гэртээ бас анхаарал тавихыг бодно. Гэхдээ тэгэл яалтч нөгөө бидний ажил чинь хүнийг сонгосон болохоор баярлуулах тийм зорилготой тийм л ажил болохоор тэгжил өнгөрдөг дээ. Ер нь бол яг эцэг эхчүүдийн хувьд бол хүүхдүүдтэй ер нь гаргах цаг ер нь олддоггүй. Бага. Гэхдээ олдох юм бол аль болох хүүхдүүдтэйгээ
өнгөрөхийг хичээдэг. Тэгээ яг гомдлох юм уу? Одоо бүр ойлгодог болсон байна. тий бүр эвлэрсэн шүү дээ байдалтайгаа. ямар сайтай бид шүний яг энэ бол одоо юу гэдэг нэг тийм үлгэр жишээ аваад тахаар сайн зүйл биш л дээ. Тэгэхээр энэ муу зүйл гэдэг мэдээд байгаа. Гэхдээ бид шүн 3 цагт яваад орохоор өөдөө сайн уу гэж өөдөөс бас унтаагүй. Одоо айлын хөвгдөд чи яг орой 9 цагт ингээл одоо орондоо ороод унтдаг бол манай хоёр жоохон тийм буруу техниктэй байгаа да. Аав ээж ирэх ажиллаж шалтгаалаад. Шүн ороход ингээл амар яг өдөр юм шиг манах чи ингээд Орхон биш үү? тийм гэрч бүр ид бужигнаал дуу чимээтэй байж тийм. Шинэ жилийн тухай ярихаар яг ч надад 3 найз имижийн кино санаанд ороод идэв. Энэ тухай ярил. Яг түрүү жил бид нар яг шинэ жилээр 3 найзынхаа шинэ жилийн дугаарыг үзэгчтэй өргөн барьжсан яг тусгай дугаарыг тий. Тий. 3 найз 3 сайхны кино боловсрол суугдлуудтай хамтраад бид нар 3 найз гэдэг энэ төсөл дээр хамтран ажилласан байгаа. Тэгээд ер нь яг бас 40 анги 3 сайхны кино гэдэг утгаараа бид нар 6 сар зургийг авсан. Яг тэр кинонд ингээд 6 сарын турш яг тэр киногоор амьсгалаад яг тэр кинонд ингээд бүгдээрээ ажиллаад хамтлагаараа бид нар тэрнийхээ хажуугаар кино зургийг авахын хажуугаар бид нар тайзныхаа уран бүтээл тоглолтыг бэлдээд хажуугаар нь бас өөрсдийнхөө Emoz Production-ы бас шинэ жилийн тусгай дугаарыг бэлдээд гэх юмчлаа. Ер нь бол айгүй төлөвлөгөөтэй ингээд ачаалттай ажилласан л да. Өглөө болгон яг шинэ цагаас зураг авалтандаа ирээл шөнө өдөр зүгөө аваал тий. Тэгээ ер нь яг дараа нь эргээд тэр кино маань ингээд бүтээл болоод гараад дэлгэцээр гарсныхан дараа их сайхан байсан л да. Орой болгон кино маань гараад өөрсдөө тэрийг хүлээж авч үзээл тий. Нүүжмүүд 3 найз киноны яг өөрийн тоглосон дүрийн хувьд ер нь өөртөө ч ер нь хэр ойрхон байсан, ер нь дүр дээр хэрхэн ажилласан. Яг ер нь ийм шүү дээ. Бид нар чи ингээд яг би бол тэгж боддөг юм. Жүжигчин хүн бол ингээд айхтар одоо шууд ингээд шууд янз янзын дүр хийх бол хэцүү шүү дээ. Ер нь бол нэг энэ хүний би махбодоор дамжиж гарч байгаа юм чи тэр хүний бас нэг тодорхой хэмжээний өөрийн гэсэн юмнууд бас шингэлдэ тэр дүр. Гэтэ яг дүр бол өөр болохыг хичээх хэрэгтэй, тэгж ажиллах хэрэгтэй. Яг зөвөр төгөлдөр гэдэг дүрийн хувьд гэх юм бол яг надтай адил төстэй зантай ч юм уу характертай мэдээж байсан л та. Тэр яг аль болох өөрийнхөө амьдралаас бас жоох арай өөрөөр одоо тэр дүрд амьдарч ажиллахыг хичээсэн. Тэгээд ер нь яг нөгөө хоёрыг арай баацдаг, арай толгоогч маягтай тий. Тэгээд яг би бол ер нь өөр анх зохиолоо уншаад бол надад их харагдсан дүр нь Цекүүгэн дээр байсан л та. Би энэ Цекүү гэдэг дүрлийг тогломоор байна. Надад их ингээд ажиллагаатай надаас их юм шаардсан тий. Би бас урд нь тоглож байгаагүй юм дүр байна гэд. Тэгээ найруулагчтай хэлсэн боловч харамсалтай тулгаах үгүй ээ. Энэ киноны төгөлдөр бол яг л чи байна. Юус үгүй чи яг төгөлдөр тоглоод анхаа харин Цекүүд харагдаад ингэсээр байгаа. Тэгээ анхаа Цекүүд тоглоод би төгөлдөр тоглосон л та. Emoz Production одоо бага хэрхэн бүрдүүлсэн бэ? Ямар шалгуур тавьж бүрдүүлсэн бол одоо ажиглаад байхад дандаа гоё хүмүүсийг яг зөв одоо бага бүрдүүлсэн юм шиг санагдтыг. За Emoz Production маань бол яг X түүцээс одоо төрөн гарсан залуучууд л да. Яг бид нар бол бүгдээр X түүцээс төрөн гарсан залуучууд. Бид нар өөрсдөө бас Emoz Production-да залуучууд элсүүлж авахдаа бас те цаашаа одоо өсөх ирээдүйтэй бас тийм нэг авьяастай тийм залуучуудыг ингээд сонгож элсүүлж авахыг маш хичээдэг. Тэгээд шин залуу уран бүтээлчтэй ч гэсэн маш их боломжийг олгодог. Төрж гарч ирэхэд нь те юм хийхэд нь хин чадж байгаа, хин мэдж чадж, дийлж чадж байгаа нь одоо хийгээл гараад үзэгчдэд өөрийгөө таниулах хэрэгтэй гэдэг тийм одоо шугамар л ажилдаг. Тэгээ ер нь тэгээд хамгийн гол нь нэг бидний мэрэгжлийн онцлог бидэрт одоо зааж сургасан багш нарын маань одоо үг бол жүжигчүүн хамгийн эхлээд хүн чанартай байх хэрэгтэй. Тэгээ энэ бол ерөөсөө хууль л да. Тэгэхээр яг хүн чанартай байх гэдэг тухай бид хүн үргэлж хоорондоо ярьдаг. Хүн эхэлсэн цэгийг хизээж мартаж болохгүй. Хүн урд нь хэн байснаас хизээж мартаж болохгүй. Энэ бол миний бүр амьдралын одоо юу гэдэг урай болсон үг л дээ. Хүн хизээж нэг хэвэндээ байхгүй. Гэхдээ хэн байснаа хизээж мартаж болохгүй. Тийм болохоор бид нар X Production-д анх одоо яг жүжигчний мэргэжлэр төгсөөд тэр production-аар овоглож тэр production-аар бид нар ингээд дамжиж төрөн гарсан юм жүжигчд учраас мэдээж X Production-тай хүн болж одоо төлөвшлийг X Production-аас бид нар авсан байхгүй юу. Хүн сургууль төгсгöd бол бүрэн яг тэгэл жүжигчин болсон биш шүү дээ. Тэгэхээр практик те өөр амьдралын туршлагаас энэ ч улам юм ингэж нэмэгдэж туршлагачж идэг те. Тэгэхээр тийм сайхан ах эгч нарын хажууд байсны хүчинд бид нар бас чамлагааргүй их юм бас сурж мэдэж өөртөө бас нааж авч чадсан байх гэж бодлоо шүү. Тэр ч утгаараа
эмоц продакшн бас яг тийм шаардлагыг бид нар тавьдаг. Хамгийн гол нь залуучуудаа бид нар хүн чанартай байх хэрэгтэй. Дээрээс нь ажилдаа дуртай хөдөлмөрч байх сэтгэлтэй хэрэгтэй, сэтгэлтэй байх хэрэгтэй тий. Энд бол урлагийн мэрэгжил, тэр тусмаа жүжигчний мэрэгжил, ер нь урлагийн бүхэл салбарын мэрэгжил бол угаасаа тодорхой хэмжээний золиос шаардж идэг. Одоо хувь амьдралаасаа бид нар одоо юу гэдэг зарим нэг юм бол бид нар золиослж тэр мэрэгчлэлд зүтгэдэг, ажилдаг тий. Тийм учраас бас яг тийм шалгуурыг тавьдаг. Одоо ч манай бас продакшнд ажиллаж байгаа залуучууд маань яг л энэтэй эвдрээд ажиллаж байгаа залуучууд байгаа. Тэгээ бид нар ч гэсэн өөрсдөө бас залуу уран бүтээлчтэй. Тийм учраас одоо өшөө сайхан чанартай олон сайхан уран бүтээл хийхин төлөө бид нар хамгийн гол нь зангидсан гар шиг эвтэй хүн чанартай эвтэй юмсууд байх хэрэгтэй гэдэг үгнээс тийм шалгуурыг хамгийн өндөр тавьдаг. Одоо эмоц гэж одоо хүн болгон мэддэг болсон байна, тийм ээ. 2 удаа Монгол орондоо яриа хориод ирлээ. Сэтгүүлчид за тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагын олонний сонирхож байгаа хоёроос ер нь асуух сонирхолтой байгаа асуулт бол одоо нэг ийм асуулт байна. Эмоц гэдэг продакшн байна. Тэнгүүд X-Studios гэж байна. Тэнгүүд одоо ингээд дандаа энэ нэр ингэж нэг дагалдаж яваад байна да тийм ээ. X-Studios гарсан нөгөө хэд маань гэдэг. Энэ дээр ер нь яг одоо яг Тэмүүжингүүд ер нь яаж ханддаг вэ? Энэ нь бол миний бодлоор бол угаасаа тэр бол бодит үнэм. Тийм чи надад бол тэр нэг одоо юу гэдэг заавал тэгж нэр нь хамт яваад нэг тэр надад бол эмзэглээд бодоод байх юм байдгүй. Харин ч өнөөдөр X-Studios продакшнаас яг ингээд бас бодоод үзэх юм бол аюу олон хамтлаг төрөн гарсан байдаг байхгүй. Тэгэхээр чин ямар боловсон хүчин бэлддэг тийм байгууллага вэ гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Хамгийн олон хамтлаг тэндээс төрөн гарсан байдаг. Тэгээ маш сайн бас жүжигчд бас төрөн гардаг тэндээс. Тэгэхээр X-Studios бас нэгэн уран бүтээлийн нэгдлээс гадна бас тэнд нэг сургалт баг те нэг баг шахуу явагдаад байгаа байхгүй тийм. Яалтчгүй одоо чиний асуултанд хариулахад бол ийм л дээ. Яалтчгүй эмоц продакшн тухай ярих юм бол X-Studios тухай ярих. Салшгүй холбоотой л та. Салшгүй холбоотой. Тэгээд өнөөдөр яг хэдийгээр бид нэр эмоц продакшн гэдээ байгуулад ингээд тусдаа юм хамтлаг болоод тусдаа ингээд уран бүтээлээ хийгээ те. Тэгэр бид нэг салбарт бас ингээд өрсөлдөгчд болоод явж байгаа хэдий боловч үргэлж агч нартайгаа холбоотой байдаг. Одоо ч гэсэн бид нар оч тоглолтын мэдээлэл хамтдаа уулзч учраас бид нар те. Манай тоглолтыг ч гэсэн одоо агч нар маань ярьж үзээд ингээд заавар зөвлөгөө өгөө явж идэг юм холбоотой байдаг учраас энэ бол миний хувьд бол тийм хүн сэтгэвч гэдэг юм уу те. Нэг тийм бодоод ах тийм сэтгэл имзэглүүлсэн асуудал байна шүү дээ. Энэ бол яг хүн болгон яг тэгж яриад тэгж асуумаарч юм санагдаад байдаг байхгүй. За эмоц гэдэг нэрийг яагаад өгөө хин өгөө гэдэг нь бас их сонирн байна. За. Ер нь их ярилцсан та бид те. Айгүй их нэр ярьсан юм а бид. Одоо янз бүрийн хүсэл мөрөөдлийн бид нар ийм хүсэл мөрөөдлөөр хөдөлгөөн хамтлаг байгуулж байгаа юм чи одоо өстой юм гайхамшигтай нэр өгье. Эсвэл ингээд нэг гоё юм Эсвэл гоё юм ер нь янз янзын нэр янз янзын нэр болсон одоо. Тэгсэн чинь энэ нэрийг манай төвшин төр маань эмоц гэсэн баггүй юу. Гэтэ бид нар баталчаагүй байсан яг тий. Эмоц гэхээр төөтэй гэсэн баггүй юу. Эмоц гэдэг нэр өгчөө. Тэгэхээр бид эмоц гэдэг чинь угаасаа л ерөөсөө хүний амьдрал байнга яригдж идэг. Жүжигчтэй мэрэгчтэй маань ч гэсэн холбоотой. Байнга хэрэглэгддэг. Сэтгэлийн темперамент тийм эмоц хэдүүлээ юм гоё. Сэтгэлийн хөдлөл гэсэн үг шүү дээ. Бид хоёр тэгээс бид нар хоорондоо ярьж байгаа. Наа чи арай тийм жоохон социализмын үе муу юм шиг юм биш үү гэх тээ. Бид нар ярьсан юм. Тэгээ бид нар ингээд ямарчсан нэрээ яг тогтож амжаагүй байсан чинь сайтуудаар төөтөгийн эмоц одоо эмоц байгууллаа гэдэг мэдээ гарчихгүй юу? Шууд өгөөгүй багт яалчгүй тэгээд энэ нэр нь ингээд сайт майт мэдээгэр ингээд гарчингууд за энийг үгүй тэгээ ер нь тэгээд тэгтээ одоо эргээ бодохоор маш зөв. Багшаасаа бас асуусан байхгүй би. Багшаасаа асуугаад багшаа эмоц гэдэг нэр ямар байна гэсэн та нар өшөө жоохон бодоод үзүүл яасан ингээд манай ардын жүжигчин Лавху багшаасаа асуугаад найдан дээр найруулагчаас асуугаа тий. Тэгээ бид нар бодоо байжсэн дараа нь бид нар эмоц гэдэг юм сайт майтуудаар ингээд харчаад ингүүт нь бас нэг юм одоо хүмүүс эмоцгээ бодчод идэл дахиад өөр нэр бүр төөрчих юм бэ. Төөрчих юм байна. Ер нь баг энэ нэр чинь зүгээр юм биш үү. Тэгээ эргээ багшаа заасан чинь наа чи ер нь бодоод ахад ер нь зүгээр юм. Тэгээд ер нь эмоц баг сэтгүүлчд хаанаасаа чи мэдгүй тэр одоо юуг сонсоод тэгэл ингээл төрүүлээд цацаал тараагаал тэгэл тэр үгээр нь хөцсөн шүү дээ баг. Жүжигчин болгонд одоо тийм дүр бүтээх юмсан гэж хүсдэг дүрээд байдаг. Та хоёр маань ямар дүр бүтээхийг хүсдэг вэ? Хамтдаа бас тоглоод ч юм уу тий хамтдаа нэг гоё дүр гаргая гэж боддог уу? Хүсэж мөрөөддөг дүр мэдээч байлгүй яах вэ?
одоо ер нь хүний мөрөөдөл бол одоо юугаар хэмжигдчихгүй том агуу зүйл байдаг гэж би бол боддог л да. Тэгээ яг миний одоо мөрөөдөл гэх юм бол одоо мөрөөдлийн мэдээж жүжигчин хүмүүс сонтол мөрөөдлийн дүр байна. Тэгээд яг анх бол оюутан байхдаа одоо юу гэдэг тэр үед ч одоо соёл урлагийн сургууль жүжигчний ангид сурж байгаа одоо банд болгоно л те. Залуучууд болгоно ирчүүд нь бүгдээрээ л ромет тоглохыг мөрөөддөг. Бүсгүйчүүд нь бүгдээрээ шүлээд тоглохыг мөрөөддөг те. Яагаад ч юм одоо ингэж жүжигчний мэргэжлээ сурж байгаа хүмүүсийн бүгдийн хөсөл мөрөөдлийн дүр бол одоо ромешлат ч байдаг юм уу. Тийм л байсан л да. Дээдс яг тэр нэг нь л адил оюутан байхдаа одоо ромешлат тоглох юмсан гэж мөрөөдөж явдаг. Тэгээ яг 2 дахь курст байхдаа ромет тоглож байсан. Тэгээд одоо бол өсч мөрөөддөг мэдээч олон сайхан дүрүүд байдаг. Яг зөв надад одоо ийм сонгодог жүжиг гэхээсээ илүү айгүй гоё бас юм киноны тий одоо ийм түүхэн киноч байдаг юм. Түүхэн кино даач намайг авахгүй. Наас одод тэгдэг байхгүй. Нөө Казахстанаас ч байна, өвөр Монголоос энэ айгүй ирээд нөө нэг юм пороо бавдаг драмын театр дээр ирээд Монголын бүх одоо жүжигчдийг дуудаад эмэгтэй эрэхтэй бүгдийг дуудаж байгаа. Монгол төрхтэй тийм жүжигчдийг дадаад айгүй гоё юм залуучуудыг суулгаад дээлмэл юм баатар сэдэн байгаад зургийг аваад. Намайг хизээш тийгээд тоглоо. Тэгээ нараас болгоод гэдэг байхгүй. Чи хизээж баатар тоглохгүй. Чам шиг юм иргэцэн сурмтай баатар байдаг. Одоо ямар одоо юу гэдэг эцэгхээс айсан те. Энэ би ямар голоод байлтай гэж. Тэгээд яадчгүй тэгэл одоо юу гэдэг жоохон нас яваад ахаад те. Тэгэхээр бас өөр чүрээд жоохон 50 төхөөд ирэхээрээ бас гой сахад үсээ тавиад бас сахад бас ургана. Тэгээ бас сахад үсээ бас ургуулж хагаад бас гой тийм түүхэн кино тоглох юмсан гэж их боддог. Нараас болгоо. Би бол яг нэг тийм юм гэсэн яг одоо ийм төр тоглохыг мөрөөдж ин гэсэн юм одоохондоо гаалгалтай. Гэхдээ яг миний урд нь хийж байгаагүй одоо тоглогдож байгаагүй тийм тоглож исэн дөрүүдээс бүр тис ондоо бүр надаас бүр шал өөр юм одоо шаардсан тийм сорьсон тийм дүрлд надаа найруулах санал болох мод маш их баярлалаа. Түүнээс яг тэр энэ гэхгүй. Тэгээ ямар ч дүрийг хүлээж авах бэлэн байна. Би одоо нэг түүхэн кинон зүгээр харуулж өгч байгаа хүн ч болтгоо. Болчихсон гэж боддоо шүү дээ. Тэгээд даач түүхэн кинон тамаг авахгүй л дээ гэдэг. За Наранцлагаас асуусан. Энэ Тэмүүжин гэдэг хүн ер нь темперамент өөр ер нь ямар хүн бэ? Ер нь бол их хурдан шаламгаа ингээл нүдний үнэ ингээл чирэлцэлээд байж ер нь тий. Ингээл тэгээ ер нь их темперамент их өндөртэй л дөө сэтгэлийн хөдөлгөөн маш их өндөр. Тэгэл ямар сандал ингээл ярьж марж байгаа нь хүртэл их тий бүр амар тийм чанга ярина. Тэгэл ингээл алхаж малхаж байгаа нь хүртэл ингээл хөлн гүйцэхдэггүй шүү дээ. Би ер нь ингээд хажууд нь байнга юм хагас юм гүйлт юм аялтай явж ич яа тий тэгжиж ингээд явдал тэнцдэг байхгүй юу. Тий гэх мэтлээ ер нь ингээл тэндээс нь харахад л ямар хөө гэдгийг тэгэл ойлгомжтой ш. Бүх юм ингээл ямар ч байсан юм зорьсон сансан юмда заавал хүрдэг. Тэрнийхээ төлөө ингээл шантрахгүйгээр ингээд бүр маш их ингээд зүтгэсээр байгаа л ерөөсөө л сансандаа л хүрж дуустдаг л та ер нь. Одоо тэгвэл ингэж байна л да. Ажил дээр ч вэ, гэртээ ч вэ ер нь бол ингээл хамтдаа байна те. Яг энэ ажил бол ийм байна. За энэ хүн бол ийм темпераменттай хүн юм байна те. Гэр бүлдэрээ бас нэг цагийг өнгөрөөдөг үстэй гэж гэр мөртэй байна үстэй. Тэгээ энэ үедээ яг л ажил дээр ингээл ийм байвал гэртээ ч гэсэн юм байх уу? Тэгээ гэр бүлийн одоо нэг төлөвлөдөг юм байна шүү дээ тийм ээ. Төлөвлөлт байна, гэр бүлийн харилцаа, бас нэг ондоо ажлын бас нэг харилцаа гэж юм байна шүү дээ. Энэ үедээ ер нь яаж зохицуулж байна юм бэ? Тэгээд байхгүй. Тэ мэдээч гэртээ тэгээд сайхан ингээ суугаад намблаг ингээ. Тэгсэн байхгүй. Нэг сайхан хоол хийж байгаа. За би ингээл хоол хийгээл байж байгаа юм бол ингээ сууж байгаа л төвчгүй л босоод ирж. Алиад амсаадах эндээ ингэмэр юм байна. Тим юм нэмэлтэй энийг ингэлтэй гэлтэгээл оролцоол. Яа юм чис ингээл тоогүй хүлээгээд ингээл төвчээрдээ сууна гэж бодлоо. Ураад ингэ байхгүй. Юмд оролцсон шүү дээ. Ажил дээр ч юмд оролцсон. Октодын ингээл одоо хувц сунар мунар тий ингээл тоглолтын хувц мууц аюулхад чинь тэрэн тэгэл октод шийдэх хэрэгтэй байл ингээл байж байгаа л ингэж байгаа л төвчгүй ингээл ороод үгүй наа чи ийм байвал зүгээр юм биш үү тийм байвал ийм юм биш үү гэж. Тэгээ угаасаа миний сан юм л та. Тий урд нь ингээд эдгээр ингээд тоглолтын ингээд тайз майз бэлдээд X түүцэд байжсэн ч гэсэн тэр тайз хийж байгаа улсууд бас наваа энэ ямар ядаргаатай юм боддог байсан гэж байгаа байхгүй. Яг тэр би үш эн чинь нэг хадасан байхгүй юм ба шүү дээ. Энд нэг мончсон байж тэгээ тийм юм. Энийг ингэчүүч гэдэг. Энийг ингэчүүл гоё юм шүү гэ. Тиймэрхүү юм нүртэл яхаа санаа зов. Жижиг юм ч гэсэн тэгээ санаа зовдөг. Нэг тийм зантайлтай өөрөө одоо тэрийг одоо хинээс үгж авсан мэдэхгүй одоо өөрөө багасаад тийм зантай байсан. Оюутан багтаа ч гэсэн.
Тэгээ оюутан байхдаа гэсэн тийм тэгээд одоо сургууль ямар ч сан Яаж ч та ангийн дарга байсан. Тийм ангийн дарга байсан. Оюутны зөвлөлийн дарга байлаа. Тэгээд ямар ч сан намайг хараад 50 татж байгаа хүмүүс 50 ханаа удаа л байсан. Аа. Тий, тэгэл тийм юмд хүртэл санаа зовдөг тий. Тэгэл хог хайж байгаа юм байвал хогоо аав гэдэг ч юм. Тэгээд хэмжлэн жижиг сажиг юмд хүртэл санаа зовдөг. Угаасаа тийм замтай л да. За тэгвэл нэг Тэмүүжин гэдэг бол ийм хүн юм байна. Тэгэхээр одоо зарим нэг хамтарч ажиллаж байгаа, хамтран ажиллах гэж байгаа хүмүүс одоо энэ мэтчлэн зангийн нар бол битгий зочирдорой гэж тийм ээ. За тэгвэл одоо бүгдээ эргээд нэг 5 6 жил, бараг нэг 7 8 жил рүү эргээд очие тийм ээ. Эргээд очие. За тэгээд бас хүмүүсийн сэтгэлд, үзэгчдийн сэтгэлд бас хоногсон дөрүүд байна шүү дээ одоо. Сарны нөлнөс тэгээд хайлажлах уу 9009 гээд 3 найз гээд Тимкахын дөрүүд бол маш гоё гоё дөрүүд байдаг. Тэгээд энэ тухайгаа ярил та. Тэг яг оюутан байхдаа сургууль төгсөх жилээ Эвнигийн дурлал гэдэг кинонд Туулаа хөө гэдэг тоглосон. Тэр бол одоо миний анхны бүрийн хэмжээний уран сайхны кино. Аа яг анхны яг. Тэг яг 5 дугаар ангид байхдаа нэг ганцаар баярлдаггүй хорвоо гэдэг кино юм аа. Тэр одоо хүүхдүүд Видео киноны үед видео киноны үед ганцаар баярлдаггүй хорвоо гэдэг хөдөөний хүүхд одоо дээд нэртэй нэг хөдөө яваад нэг тийм кино. Тэр бол яг тэгээд тэр кино маань харамсалтай гараагүй байх л та. Яг мэрэгжлийн урлагийн сургуульд сураад яг хамгийн анхны тоглосон кино бол ийм нэгэн дурлал гэж кинонд анх тоглосон. Тэ Туулаа хөө гэдэг. Тэрний дараа яг Монгол телевизэн нөө Сарны нулимс гэдэг кинонд Батуука гэдэг. Тэр бол тухайн үед 8 ангитай билүү дээ. Сүүл бас дахиж анги үзэгчдийн өсөлтөд нэмж идэр хийсэн. Тийм кино тоглож ирсэн л та. Тэгээд одоо тэр тухайгаа ингээд эргээд ярих. Ийм нэгэн дурлалын яг Туулаа хүүгийн дүрийг бүтээчээд тэгэл киногоо үзчихээд ямар сэтгэл төрж ив. Ер нь кино гарснаас хойш ер нь үр дүн тий яг ер нь мэдээч тий нэг яг сургууль төгсдөг жил байсан. Тэгээд тэр үед чинь бас бид нар хамтлагтай дуулж муулдаг, хамтлагаараа энэ төр дуулдаг. Тэгээ нөө энэ тэнд очихоор хүмүүс айгүй их туулаа хөө гэл тий. Өө туулаа хөө явж гин гэдэг. Автосан сухаар өөх туулаа хөө гэдэг тий. Яг таньж өнжиглээ. Тэр үед их гоё мэдрэмж төрдөг юм байлээ л тий. Тэгээ хамгийн гол нь тэр үед бас одоо юу гэдэг уран бүтээлч хүн болж төлөвшөх гэдэг үүднээс түрүү нарслах хэлжсэн тий. X2 production-да харьяалагдаад ингээ байжсэн учраас тухайн үед одоо юу гэдэг ястаа нөгөө одын өвчин гэдэг шиг тийм юм нь бол өстой туулаагүй өнгөрсөн л тий. Яг нэг хүн ингээд нэг олонний танд болоод эхлэхээр би гэдэг өвчин тусчлаа ч юм уу өөрийгөө яриад намайг одоо таньж эхэлж байна гэх. Яг тийм юмыг өстой үзэж өнгөрөөгөө тэгэл тэрийг бол алгасаад өнгөрсөн гэж боддөө шүү дээ. Асар сайн уран бүтээлчд төлөвшөх үүднээс маань одоо экстуцийн хагч нар маань за тэгээд найруулагч маань багш маань манай хамтлагийн одоо гана ах маань гэх мэтлэн за яг ийм үед л одоо тийм уран бүтээлч хүн өөрийгөө яг ийм үдэнд даваад гарах хэрэгтэй гэдэг үүднээсээ дэрэгдэх нөгөө нэг ах эгчнараас бол шалтгаалаад нөлөөлөөд маш тийм зөв явсан л гэсэн үг байхгүй тий. Хэрвээ тийм хажуудаа зөвлөх тийм төшиг тулгуурлах ахчдыг байгаагүй байсан бол бас хүн яачдсан ховрох юм блэ тий. Тэгэхээр тэгээ яг нэг киноны дараах үр дүн гэдэг утгаараа тий. Тэр чинь яг нэг тийм үед яг тийм сэтгэл зүй тулгардаг юм байлээ л тий. За тэгвэл түрүүн бид нар зан чанарын тухай ярьлаа. Бас Тэмүүжингийн хамгийн анхны уран бүтээлийн тухай ярьлаа. Наран Солонгоос нэг асуулт асуумаар байна. Анх хоёр танилцаад хамтдаа нэг продакшн харьяалагдаа явж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь Тэмүүжин гэдэг хүний хамгийн эхлээд олж харсан зан чанарын тухай. Энэ хүн ч нэг имэл хүн юм да тийм ээ. Нэг сайхан талаас нь нэг зан чанараас нь нэг дурдвал. Ер нь яг надад анх их тийм зоригтой санагдсан. Одоо намайг эргүүлж эхлэхтэй. Яг тий ер нь эр хүн хэрвээ өөрөө үнэхээр л бодсон, сонссон, хүссэн юмныхаа төлөө бол зоригтой л ах юм бол тий зоригтой бөгөөд итгэлтэй одоо тийм л ах юм бол бүхнийг одоо бүтээж чадна, болгож чадна, биелүүлж чадна гэдэг утгаараа ер нь ямар ч юмд их тийм яг өөртөө итгэлтэй маш зоригтой байдгийн байна гэдгийг л би анх олж харж байсан. Тэгээ одоо тэнгэрээс од шүрсэн байна шүү дээ. Тэр одыг шүрхэд тэгвэл бэрхшээл юу вэ ба? Оо тэгээ байсан. Чад тэгээд ганц нэг бэрхшээлээс нь дурдвал гээ одоо тэгэл яг та хоёлаа уулзаад энэ тэнд явахаас ахуулаад тий. Тийш мэдээж бэрхшээлтэй юм байлгүй яах вэ? Гэтэ одоо
одоогийн энэ өндөрлөгөөс эргээд харахад тухайн үед те бас дөнгөж сургуулаа төгссөн. Тэгээ оюутан байсан шүү дээ чи. Тэгээ оюутан байсан. Оюутан байсан чи. Тэгээ тийм үед бас те надад бас айгүй хитгэсэн л те. Айгүй итгэл би ч гэсэн хоёлаа ирээдүйд ингэн тэгэн ингэж амьдрын одоо ийм юм болно молно гэх те. Тэгээ яг тэр зүйл амлсан бас амлалтандаа хүрэх гээд бас одоогийн байдлаар ажиллаад хөдөлмөрлөөл нэрийгээл явж байгаа л гэж боддоо шүү дээ. Та хоёр маань урлагийн дундаа ер нь урлагийн хосууд дундаа миний бодлоор бол үзэгчдийн бодлоор хамгийн царайлаг хосуудын тоонд олоорно. Тийм Баярлалаа. Гэхдээ тэгж л нэрээ. Тийм учраас та хоёрт одоо ингээд хандрах эсрэг хүүсний хүмүүст та хоёр маань одоо эргээр ойлгуулж яаж хэлдэг вэ? Яаж одоо өөрсдийгөө илэрхийлдэг вэ? Одоо ингээд наран салан гिचрээ жишээ нэг залуу ч юм уу, тэмх ахрыныг өсгөө ч юм уу. Тэрийг Миний хувьд бол одоо темката болсноос хойш тэгж хандрахаа байсан ш. Гэхдээ үргэлж нэг хамт байдаг болохоор тий байнга хамт явж байгаа. ажил маань цуг бүх юм нь тийм болохоор тийм юм нэг тохиолдохгүй. Тэгээ нэг шинэ жил хөтлөд битээр дуусаад гарахтаа байж нэг халамцаа залууд хийжсэн. Чи яста гоё авгаатай шүү. Хайрлж яваарай чи. Зүгээр одоо тэгээд хэрвээ газар байсан бол тий бас хийчихсэн. Зээ. Тэгээд манай шинэ хэлбэрүүд одоо гэж ток шоуны төрлийн зүгээс бас бяцхан нэг сюрпризийг та хоёртаа задлаа гэж бодож байна. Тэгээд та хоёр хэсгээ хугацаа маань дэлгэсэн анхаарлаа хандуулаад тэгээд эргээд бүгд яриагаа өргөжлүүлээ. За. Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гоо сайхныг бэлгэлээ. Нэвтрүүлгийн эвэн нэтгэгч Тамир Holiday Center таны 5 дахь үеийг эрхэмлэнэ. За ингээд шинэ дэлхийн телевизийн одтой үдшин нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсийн бүх үзэгчдэд бас шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд энэ нэвтрүүлэлд оролцож байгаа наран солонго, тэмүүж нартай бас баярын мэндийг дэвшүүлье. За сайн байцгаана уу. Ингээд одтой үдшин нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бос мөн дээрээс нь хоёр найзтай бас энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо дуучны юу гэдэг нь жүжигчний хувьд бол одоо өөрөө бүжиглдэг дуулдаг, тэгээ хажуугаар нь жүжиглдэг энэ универсал нэ тий универсал профил жүжигч юм бол бас ховор байдаг л да хайцсан боо тий. За Тэмүүжин бид хоёр бол 2007 оноос хойш 2007 биш 2003 оноос хойш үерхэж эхэлсэн. Анх соёл урлагийн сургууль 2003 онд ирсээд Темкам манай ангийн дарга болж одоо ингэж орж ирсэн байгаа. Ер нь Темкаг муухад бол их ядаргаатай тийм өглөө зантай тийм өглөө ер нь ингээл байнга л одоо ер нь одоо өглөөл яваад идэгсэн. Тэгээ манайхан ангийнхан болохоор бүгдээрээ Нябоша гэдэг үгнийг хооч өгдөг байсан. Нябоша гэдэг. Яагаад Нябоша гэсэн бэ гэхээр одоо нервтэй буржгал шар гэсэн үг л дээ. Темка энийг одоо сонсож байгаа бол чи яг инээж байгаа нэг хотлоо энийг гэж энийг дах шаардлага байхгүй заа ёо. За хөгжилтэй мэрэхээр бас хамаагүй юм бас наас нэг ярьж болохгүй юм шиг. Тэгээд бас нэг юм ярьж өгье. Оюутан багтаа хэдэн курстэй л 2 үлээ 3 дахь курс тахта бид нэг тайсны хөдөлгөөний нэг юм тэмцээнд орж ирсэн ангаараа. Тэгээд тэргүүрээс амар бэлдээд бүгдээрээ зомби болсон байж байгаа л яг нэг юу оюутан чадварчтай тайзан дээр ингээл яг нэг юмд ороод тэмцээнд ороод амар зодтолтол. Тэгэл тайзны доотлол юм яам гэж нэг мэдэхгүй доошоор тийшээ бүгдээрээ ангаараас пит гэж үсрээл. Тэгэл Темкагийн ажид манай бас нэг анги охин байсан. Тэр унахтаа хөлөөрөө унаагүй бүксөөрөө унаа. Тэгээ ойлоо. Тэгсэн чинь тэр ойрлох юм бол бас оноо моноо юм хасагдсан гэдэг Темка нөгөө тийч ингээд дараад тухайхаж тэгээд дараад нөгөөд яа бөхс гэж ярьлаа. Темка дараад чимээгөө бүр дээр
дараа идсэн. Тэгсэн чи өөр хямданд тэрнээс унслахс бол анхаар сүлээ бас гинтээс үлээ. Хэрвээ темко тэгж дараагүй байсан бол бас нэг оноо алдах ч юм билүү бас байр эзэлж чадахгүй ч байхаас юм уу тэгээд тэрний хүчээр ч юм уу бас бид нар нэгт орсон. Манай темко бол их олон хувийн төгсөх хувинтгаа юм чанар их байдаг. Жишээлбэл хамгийн тод жишээлбэл одоо ингээд Монголын бүх телевизээр энэ шинэ жилийн гаранда манай болсон явдал гэж кино одоо бас үзсэн үзэгчдүүд мэдж байгаа хаа. Зээгүү нэг юм бол манай Тэмүч бол сайхан залуу. Сайн жүжигчнээс гадна сайхан залуу ирнэ. Сайхан жүжигчин, сайхан залуу ирнэ. Айгүй сайхан. Одоо юу гэдэг өсгөө болж, охин болж тэгж хөрч чадчих байгаа. Ийм чадвар байгаа. Тэрийг үзэхэд бол бид нар өөрсдөө нэрээ асал өөрсдөө ч бас барыг дурлалчаар тийм бүгд эмгтэй бол жүжиг тоглох биш. Яг л эмгтэй биш харагдаж байгаа байхгүй. Тийм чадвар байдаг. За ингээд үзэгч та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе. 2015 он сайхан ухтаж аваарай. Мөн хоёр найздаа бас аз жаргал хүсье. 2015 онд одоо амжилт бүтээлээр дүүрэн тэ шинэ тоглолтоор дүүрэн сайхан ухтаарай. Баярын мэнд хүргэе та бүхэндээ аз жаргал хүсье. Ни одноо нарийн солон гоолтгорын нэг захиаг нэг нэр гэдэг. Хондор нэг сприцаавал байхгүй. Тэр дүр их сайн. Та хоёртаа аз жаргал хүсье. Уран бүтээлтэй өндөр амжилт хүсье. Урлагийн янжин лам бүрхэн хоёрын маань үргэлж ивэж явах болтугай. Эрүүл их аз жаргалтай сайхан амьдраарай. Өшөө их олон хүүхэдтэй өнөр утган айл болоорой гэж хүсье ирэж байна. Тимка хоёртаа одоо эрүүл их хүсье. Би түрүүс Монголын залуучуудад аюул сайхан үлгэр дүүрэл болж байгаа. Маш сайхан гэрэлтүүдийн нэг хоёртаа эрүүл их хүсье. Сонгосон сайхан мэргэжлэрээ сайхан амьдраа хүүхдүүдэд сайхан өсгөөд Монголын сайхан одоо Монголын бас нэг сайхан хэрэгтэй хүмүүжүүлж байгаа та хоёр мань хоёртаа уран бүтээлийн тийм ээ уран бүтээлийн өндөр горцыг үсээ тэрнээс гадна хамгийн гол урт удаан амьдраарай Монголын үзэгчтэй маш сайхан уран бүтээлүүдээр баян хэлэг болж байгаарай гэж дөө. Манай темпос айгуу сандруу шүү дээ. Айгуу одоо үзэж байхдаа хүртэл зүгээр сууж чадахгүй байгаа ингээд тэмдэгнэл ингээд гэж байгаа гэж бодож. Тэгэхээр аз жаргал үсээ хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Нийт үзэгчтэй бас эрүүл байгаарай, эрүүл байж бас их юм бүтээн шүү. Хамгийн гол нь эрүүл байгаарай. Аз жаргал сайн бүхнийг хүсэн өрөөж байна. За бүгдээ саяны ярилцлагыг хамтдаа үзлээ. За тэгээд ярилцлагаас төрсэн сэтгэлийн талаар мэдээж асуухгүй болохгүй шүү дээ тийм ээ. За. Тэмүүжгээс эхлэе. Үнэхээр гоо сэтгэл хөдлөж байна л да. За одоо нэг шууд уйлчих юм бол нэг Монгол тулгатай зураг юм шиг. Тэгээд сэтгэл үнэхээр их хөдлөж байна. Тэгээд бас хамгийн дотны маань гэсэн улсууд сайхан яриа өгсөн байна тий. Тэгэхээр сайхан байна. Сэтгэл маш өндөр байна да. Түрүүн ангийн даргын тухай ярьлаа шүү дээ тийм ээ. Юу н оюутан байхдаа ангийн дарга болсон. За 10 жилдээ бас ангийн дарга марга хийжээв. Үгүй. Тэгээд хэдвэр курсээс ангийн дарга. Ариун цэрэг дарга байсан. Яг ангийн дарга 10 жил бэлдээ бод ангийн дарга байна. Тэгээ сая ингээд алдраач юм амар хүлээ байсан гэдэг. Тэгээ яг хоо тийм сэтгэлд нийцэхгүй байхаар хүн чинь тэгэл эн чинь тийм байна, эн чинь тийм би нэг дугаа байж чадахгүй тэгээ. Би түр хэлсэн шүү дээ. Яг алдраас хэлж байгаа сая. Яг хоо нэг үгдээ яншаа амт гэж бодох үедээ хүмүүс. Тэгээ ямар ч сая одоо бас битэрийн талаар гоё чин сэтгэлээсээ ярьсан ойр тойрны маань улсууд байна. Тэгээд баярлалаа бас та нартай ч гэсэн бас шинэ жилийн баярын мэнд хүргэе. Онаахтаа баярлалаа тий. Найзуудаа ангийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Та хоёрын хувьд гэр бүлийн үнцний талаар ямар ойлголттой тэгээ гэр бүлийн үнцнийг юу нь юу гэж боддtiin балаа? Нэг хүндлэх те одоо энэ гоё хайраа улам өнгөлж тартахын тулд ямар байх ёстой гэж боддог вэ? Тэг гэр бүлийн үнц нь мэдээж хүндлэл дээр тогтно те нэг хүндлэл энэ мөн бас өөр өөрсдийнхөө хайртай маш их итгэлтэй үнэнч байх хэрэгтэй мөн бас үр хүүхэд ерөөсө гэр бүлийн үнцнүүд одоо ер нь
яг хайран дээр л тогтох юм байна л да. Ер нь те гэр бүлийн хоёр хосын хайр, эцэг эхийн хайр, үр хүүхдийн хайр гэдэг тэгэхээр хайран дээр л тогтох юм. Тэгээ амар амгалан тайван амьдрал хүний хамгийн үнэтэй зэнтэй зүйл шүү дээ те. Хичнээн баян тансаг байгаад өвчин зовлонтой эсвэл төгшүүртэй айцтай хоорондоо таардгүй инээ тэр байх юм бол хэцүү шүү. Тийм болохоор ерөөсөө л амьдралын баяр баясгалан бол амар амгалан сайхан байгаад л. Тэгээ нэг ийм үг байдаг шүү дээ. Наа гэр бүлийн үнц нэг надад тэр үг санаанд орж ийн л да. Хүүхдүүд гэрт ирэхэд амар тайван байдал, эмх замбраа, цэвэр цэнцгэр энэ болгон үгүй болж харин ад жаргал ирдэг гэдэг. Тэ? Тэр гэр бүлийн үнц нь бол мэдээж үр хүүхдүүд дээр бас тогтно. Тэгээд хамгийн гол нь бид тэрийг гэр бүл болгож байгаа юм чинь хүүхд байгаа байхгүй тий. Тийм чинь тэгэл ямар ч яг бас бид тэр яг тэгж боддتي бас Монголын өрсөг маш олон болгоход хувь нэмрээ оруулах юмсан л гэж боддог шүү дээ тий. Тэр бас хэлсэн тий. Олон хүүхдүүдтэй болоорой гэж захиж хэлсэн шүү дээ. Ер нь олон нийтээс урайсан тэрхүү ажилд ер нь хэрхэн оролцдог вэ? Ер нь бол айгүй их оролцсон шүү. Саяхан төөтөө битэр жишээлбэл нэг ийм ажилд бас оролцлоо л доо. Нийслэлээс зохион байгуулсан, Улаанбаатараас зохион байгуулсан одоо бүх 10 жилийн сургуулиудаар арх тамхи болон мансууруулах бодисны эсрэг ийм уулзалт. Битэр бас 10 жилийн хүүхдүүдтэй очиж уулзсан байгаа. Тэгээ нэр арх тамхинаас холуур байх хэрэгтэй, дам тамхитал гэж юу юм бэ? Хар тамхи гэж ямар хор өнөлттэй юм байдаг юм бэ? Энээс өмнө холуур байх хэрэгтэй. Яг тэр өсвөр насны хүүхдүүд энийг их сонирхож хэрэглэх гэдэг те. Тийм юм дээр битэр ингээд тийм одоо сайн үс бас одоо ямар ч одоо юу тий ашиглал биш тийм гэж бас оролцсон байгаа. Бүм бас манай Ямас production чинь асрамжийн төвийн хүүхдүүдэд бүгдээрэнд үн төлбөргөө тоглолтоо үзүүлдэг. Тоглолтоо үзүүлснийхаа араас манай ивент итгэх байгууллага Мистер Пиццагийн хамт олноос бас гарын бэлэг гардуулдаг. Байг тэгж тийм хамтын одоо олон бас тийм буйны юм сайн үйлсэд оролцдог л доо. Бас нэг өдрийнхөө тоглолтын орлогыг бид нар жишээлбэл бас хор давтартай нэгэн бүсгүйд бас бид амьдралаад тэр бүсгүй маань идгэж ирээд эргээд манай хамттай уулзаад маш их баярлаа гэдгээ илэрхийлээд бид нар ер нь бас яг нийгэм төлөөс үүрэг хариуцлагын үүднээс бид нар бас ийм их юм аягүй их оролцдог л доо. Тэгээд нөгөө энэ уран бүтээлч жүжигчид одоо тийм олон нийт танил ийм хүмүүс чинь хүний нүдэн дээр ил байдаг учраас одоо үзэгчид тэр хүмүүсээс маш их үлгэр дуурайл авдаг байхгүй. Тийм болохоор уран бүтээлч хүмүүс тийм ийм юмд бас илүү идэвхтэй оролцох ёстой бүр зайлшгүй. Ягаад гэвэл маш их олон хүн үлгэр дуурайл авдаг. Тэгэхээр бусдыг бас урайлан дуутах хэрэгтэй байхгүй юу? Энэ өөрсдөө ч идэвхтэй байж бусдад зөөр үлгэр жишээ болж урайлан дуутах. Бид нар сая бас тийм UB Past 2 ч удаа бас хандивын тоглолтод оролцсон. Ер нь бас тийм хандивын тоглолтууд бас хамтлагаараа очиод мэдээж оролцдог. Тэгээ одоо тод жишээ биш та одоо саяхан манай жүжигчин Одноо ягч Монгол Улсын гавь жүжигч Одон Чимэгч маань Ундрмаа ягч маань ямар гоё нийгэмд том юм хийв те. Тэгээ одоо тэрийн сайтуудаар бас амар л яваад байна шүү дээ. Эмэгтэй гişүүдээс илүү их юм хийгээд энэ улсууд гэдэг те. Тэр яг үнэн шүү дээ. Яг үнэхээр тэдрээс илүү юм санаачлаад илүү юм хийж чадаад байгаа юм хамгийн гол. Хамгийн гол яг хийсэн юмнууд нүдэнд яг ил харагдаад байгаа байхгүй тийм ээ. Ерөөсө тэнд зур канап дараад микрофоноор ярих биш тэр хоёр бол яг тэрийг ажил хэрэг болгож чадж байгаа нь бас нийгэмд аягүй гоо үлгэр дуурайлтай бас юм эмэгтэй хүмүүс мөртлөө нийгэмд аягүй гоо том юм бүтээн байгуулалт хийж чадсан гэдэг те үлгэр жишээ бас. Хоёрын хувьд бол хэн нь илүү итгэгч вэ? Итгэгч яригч. Илүү ярьдаг нэг хүнд мэдээч тийм ka. Ер нь танагийн ер нь хамгийн ярьдаг л. Ер нь би чалчаа нөхөр доош. Ер нь одоо ингээд тоглолт молтой хийхдээ тийм ээ нойр гарахтаа ер нь санаа оноогоо яаж вэ? Зохиолчтой хамтран ажиллаж байна уу? Эсвэл өөрсдөө ярилцаж идээ санаагаа олж байна уу? Идээ санааг бол янз янзын аргаар, янз янзын сугаарлал гарна да. Ерөөсөө амьдрал болсон явдлуудыг хоорондоо сайн ярина шүү дээ. Тойрч суугаад ярина. Бид нэг ажиллаа хийж байхад хүмүүс гаднаас нараад та нар ажиллаа буу халаа суугаад байгаа юм шиг боддог байхгүй. Тэр бол тэгэхэд эд ажил явагдчихдаг байхгүй. Яагаад бол хин нэг нь өөр тохиолдсон юм харин тэн дундаас нэг хэрэггүй ч юм яриад байгаа юм шиг тэндээс нэг юм үлгэж аваад хүү шиний чинь цааш нь ингэж чигээл тэр нь их гоё хөөрхөн үзэгдэл болчих жишээтэй ч юм уу те. Эсвэл ном зохиол уншаад тэндээс санаа аваад энэ хин жижиг хэсгийг аваад энийг ингэж өөрчлөлт ингэж хийчих юм уу. Ер нь янз янз зарлал гаралтай тийм зохиол идээ санаа маань бол. Нэг эмээ болсон дүр байсан шүү дээ тийм ээ. Тэ. Тэрийг урд нь ер нь эмээ болж исэн үү? Болж исэн. Тэр эмээ их гоё эмээ болсон шүү. Гэлт хүрсэн юм. Ямар нэгэн интернеттэй юу? Тий интернеттэй эмээ. Компьютерээр болдог тий.
Тэр имийг хийх гоё болсон шүү. Яг зүгээр хамгийн гол тэр имийг хийж яхад манай найдан дээр найруулагч маань тэгж ирсэн юм. Аха. Одоо урд нь ингээд жүжигч зөндөл имээ хийж дээ тий. Аха. Тэгэхээр Темкан Төтө хоёрын имээ бас нэг юм онцлогтой баймаар байна. Аха. Хоёр тийм нэг онцлогтой имээ болмоор байна гэсэнтэй би яг найруулагчтай ярьж байгаа, төв тахтай ярьж байгаа. Амар тийм орчин үеийн имээ яага байж болтгүй тий. Амар мод хөөдөг, амар брэнд хөөдөг, амар орчин үеийн мэдлэгтэй интернет, тооч дооцмоц бүгдийг мэддэг тий. Ягаад тийм мэдлэгтэй имээ байж болтгүй юм болоо. Орчин үеийн хөл зэрэгсэж алхаж байгаа юм ээ. Тий орчин үеийн хөл нийлүүлж алхаж байгаа. Зарим залуучуудаас амар мэдлэгтэй. Тэрнтэй ярих юм бол баг амар алдуулмаар санагдчих дээ шүү дээ. Яг тийм имээ тий онцлогтой имээ хийдэг гэж яхав хийсэн дээ. Хоёр ч анги хийсэн баха тий имээ гэж. Одоо бас ер нь тийм Ер нь гоё цуврал болгоод ингээд хийгээд ивэл гоё шүү дээ. Бас тэр хоёр имээ тохиолцсон. Янз янзын одоо шинэ жилийн баярын тусгай нэвтрүүлэг дээр бас нэг төтөтэй нэг сахилахгүй юм хийх гээд байгаа. За. Тэр юу сая нууц юм тийм. Тийм үү? Тэрний чинь үргэлжлэхгүй юу? Наран солонгогч маань ямар хоол хийх дуртай вэ? Мөн хамтанд өөрт чинь гарын хоолоо хийж үжсэн үү? Сэтгэл төрсөн ямар хоол хийж үжсэн? Маа Тимк бол маш сайн тоглож. Ер нь гэхдээ эрэгтэй хүн бас нөгөө нэг ингээл хийхгүй байж байгаа нэг хийхээр их тийм юу идэв шиг аа тий бүр цаана нэг шал гараа гаргаж их амттай идэв. Маш сайн. Ер нь хийсэн хоол болгоно л их амттай болдог. Тий. За намайг өнөөдрийн нэвтрүүлгээс магцсан байгаа. Эрэгтэй хүн хоол гоё хийх юм бол амар мэдрэмж сайтай гэж нэг тийм үү. Тий, ер нь бол би ингэж боддог. Бит хоёрын бас нэг юм гэр бүлийн онцлог гэх юм уу? Бит хоёрын бас ярилцлага хамт оролцдог. Гэрээ цэвэрлсэн ч битээр хамтдаа цэвэрлэдэг тий. Гадуур яваад гэртээ тавилга сонгосон ч хамт л сонгоно, хөшиг сонгосон ч хамт л ярилцж хийжлээ. Түүнээс зарим айлуучин тийм юм л шүү дээ. Нөхөр нь баг ингээд нэг юм одоо ихнэр нь өөрөө ингэ сонгол нэг юм өсөн гэл тэгэл авчирсан энэ хардаг ч юм тийм биш. Намайг тэгж ганцаараа ингэ явуулчих юм тийм оролцохгүй ингэж байхчих юм. Шалтгаан юм бат. Имаа хамтлагийг байгуулсан цагаас хойш нэг сайхан амаргуу хоёр. Амраагүй. За бараг л амраагүй тийм. Одоо яг түрүү жилийн яг үдэд 3 найзын зураг авалт эхэлсэн. Шинэ жилийн тусгай дугаараа хийгээд хажуугаар нь байгууллага хамт олон шинэ жил хөтөлж мөтлөөд инээ тэрэ хамтлагаараа очиж мэдлэгээ зэншилгээ инээ тэрэг явсаар байгаа шууд 1 сарын 3-наас нь 3 найзын зураг авалт инээ тэрэ яваад 3 найзын зураг дуусаагүй байх шинэ тоглолтын бэлтгэлд ороод шинэ тоглолтоо нэнгүүтээ өдрийн цагаар нь дахиад 3 найзын зураг аваад ингээд тэгээд тоглолтоо дууссан 3 найзын зураг дууссан хөдөө орнууд тоглолт моголт инээ тэрэ тэгээд 101 амралт юм уу гэж бодсон чи бас энэ тентгийн сум тийм 90 жилийн сая энэ 90 жил болоогүй юу бүх сумыг чи ерөөсөө нэг онд байгуулаа ийцсэн. Бүгдээрийнх нь 90 жил болдог. Бүгдээрийнх нь 90 жил рүү ийшээ тийж сум ийцүү тэгэж явсаар байгаа. Тэгэл намрын тоглолтоогоо залгаад тоглолтын бэлтгэлд ороод инээ тэрэ гээд ингээд тэгээ яг одоогийн байдлаар ингээд нэвтрүүлэгт ороод байж шээ. Тэгэд нэг юм байна л да. Хоёр ингээд хамтдаа ингээд бүх юмудаа хийгээд ерөөсөө одоо ингээд бид хоёроос сая асуулаа. Тэгэд хоёр ерөөсөө амраагүй байна. Тий. Амраагүй байна. Тэгээд 100 яасан баах 90 жилийн болсон бүгдийн нэг өдөр байгуулаа хийцээ. Таад амраах юм уу нэвтрүүлгээс. Тэгвэл хоёр санаа тавьж ин загиндаг юм байна. Хоёр одоо жоох амраач. Хоёр биеүндээ санаа тавихгүй ш. Хоёр ингээл ажиллаад ингээл уулзаал. Юусэн ингээл цаг наргүй ингээл яваад ш. Хүүхдүүд хүртэл 3 цагийн үед ороод хаа гэж байж штэ. Тэгвэл хоёрыг одоо ингэдэг хоёрд ингээд санаа тавьдаг. Байна. За тэр хин бэ? Юу гэж хэлж яах вэ? Ээж аав нар тий. Тэгээ битэрийн тэд ийм цаг наргүй ийм их ажилдаа хөдөө гадаа ингэж их явдаг ийм ажлыг чинь бас ээж аавынхан буйнд бас энэ ажлыг хийж ин л та. Арт талд манд бат найдвартай арын манд дааж байж чадж ийн ээж аав маань тий. Хүүхдүүдийн минь хараад анхаарал халамж тавиад ингээд тэггүй бол бас хэцүү шүү дээ. Хоёлоо юм урлагийн ажил хийнэ гэдэг чинь яалтчгүй ингээд арга гэр орхигдно. Одоогийн байдлаар ихэд лимээ үүдэрэ байж байна. Өнөөдөр ихэд бас лимээ үүдэрэ байж байна. За нэвтрүүлэгт орно тий. Мэдээч ингэв. За эмээ өөрөө нь явуул гэж таасан. Яа эмээ өөрөө. Мэдчихлээ. Тэгэхээр бас бид тэрийг ийм энэ ажлын маань гэж тавтаа тухтай бас сайхан чөлөөтэй хийж явах боломж юм олгож байгаа бас ээж аав хоёртай маш их баярлаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Хүүхдүүд баярлалаа. Ингээд тэрээс яг одоо үзэж байгаа. Энэ их эмоцийг, энэ их сэтгэл хөдлөлийг, энэ их эрч хүч, энэ бүх зүйлүүдийг ер нь хаанаас авдаг вэ? Одоо нэг онгод орно гэдэг шүү дээ, тийм ээ. Одоо ингээл өдөр шөнөгүй ингээл явж байна, ажиллаж байна гэж энэ бүх энергийг буцааж яаж нүхдэг вэ? Одоо тэгэл залуу насныхаа л эрч хүчээр л явж байгаа шиг байна шүү дээ. Түүнээс бол амарч залуу насаа уралдаа ирээд
Тийм, тэрүүгээрээ л дайраад байна. Хамгийн гол нь ийм л байгаа юм л та. Би бас ер нь яг энэ тухай их ярьдгийн. Миний өөрийн бас амьдралыг үзэх үзэл юм уу да. Тийм миний философи юм да. Наад шиг энэ философид бас олон хүн байдаг болоо гэж боддоо шүү дээ. Хамгийн гол нь битээр ажил хийгээд хинээс царай алдаагүй. Хинээс юм гуугаагүй. Яг ажил хийгээд чин өмнчээр шударгаар хөдөлмөрлөө. Тэгээд тэр мөнгөөрөө гэртээ идчих юм аваад тортой юм бариад ороод тороо гаргахад хүүхдүүд тэрийг баярлаад хөргөж рүү хийж байгаа энэ гэр бүлийн одоо нэг юу вэ штэ зураглал вэ штэ. Эндээс чинь айгүй их гоё. Кайф. Эндээсээ одоо сэргээшээ авч шүү. Нэртэл би яг манай хүүхд нөгөө тоглоом мэдлэгөөр дагуулж ороороо гэдээ бүр айгүй удаан гуйсан. Тэгээ эртээд би нэг дагуулж ороо те. Тэгсэн чил тэр тоглоом мэдлэгөөр ороод тэр баярлж байгаа тэр нүд мүү те. Тэг яг тийм юмнаас хүн ингээ айгуугаа амьдралын кайфыг авч байгаа юм л да. Тэгээд хамгийн гол нь битээр хамтдаа хоёул яг хамтран амьдрнаа гэдэг чи өөрөө хамтарч хөдөлмөрлөхийн нэр юм аа гэж одоо цэрэн давггүй хэлдэг байхгүй тий. Энэ амьдралаа юу чгүй нойлоос нь хоёулаа хамтдаа өөрсдийн гараар одоо бүтээн байгуулж ин л та бид хоёр бол хамтдаа нийлж тэгээд тийм болохоор энүүгээрээ ч бас бахархдаг би ч өөрийнхөө үргэлжлэлийг гүйцэтгэж чадчих тимкач тий тэгэхгүй одоо ер нь харилцан хамтдаа энэ амьдралыг босгосон байна гэдэг чи илүү үн цэнтэй хин хиндэ тий аль альтанда тийм болохоор би ингэж бас амьдарч байгаагаараа бас бахархдаг өөрсдөө. Тэгээд юу гэдэг хоёулаа хамтдаа тий хоёулаа хамтдаа хөдөлмөрлөөд ингээд багсаг ингээд багштай болоод тий анх ингээд хов олсон байрладаг хивс дэвсэл гуц дэвсэл ороод тий нэг зурагттай гуцтай орж явах чинь тэгээ ингээд бүх юмыг өөрсдөө ингээд хамтдаа бий болгоод ингээд хөдөлмөрлөөд явж байгаа. Энэ бас гэр бүлийн гоё үнцэн бас бит хоёрын бас бахархал юм да. Яг шударга хэлэхэд энэ бас бахархал байна. Гэрлүүгөө ороод хамгийн дөрөв ингээд нэг юм руу хараад энэ манай ээж бас гоё шүү гэдэг юм байгаа шүү дээ тийм ээ. Тэр юу н танаа гэрт юу байдаг вэ? Хүн болгоны гэрлүүгөө ороод энийг ч бас нэг гайгүй тий. Энийг бас энийг юу н авсан юм болсон шүү энэ гэдэг тэгдэж шүү дээ. Тийм юм байна уу? Бүх юм л яг угаасаа бүх юмыг бит хоёр өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр олж авсан болохоор бүх юм бит хоёрын хувьд л үн цэнтэй шүү дээ. Тэр жижигхэн халбаг сэрээ нэг ширхэг сэрээ ч гэсэн бит хоёр өөрсдөө тэрийг өөрсдөө хөдөлмөрөөр өөрсдөө олж авч байгаа учраас тэр энэ гэлтгүү бит хоёр бүх юм бит хоёр хувьд үн цэнтэй гэж би хэлмээр байна. Чи яхаа юу гэх юм? Бид тэр гэр бүлийн зураг үйтэй. Аха. Тэр нэг тийм том биш те. Дээр нь хэмжээтэй л. Тэр зургийг харахаар надад их гой санагдаад тий. Яг тэр зургийг одоо ахуулаад хэдэн жил болж байгаа юм бэ тий. Наад тэр чинь нөгөө нэг хүүгийнхаа үсэн маргааш нь үсийг авахулчаад халсан байгаа дээр нь хөөх урт үстэй байгаа дээр нь нэг зураг авахулчих гээд яг тэрний урд авахсан зураг байхгүй. Гэхдээ тэр одоо дахиж хязгаас давтагдахгүй тийм мөч байхгүй тэр зураг тий. Тэгэхээр би тэр зургандаа их бас дуртай байдیں۔ Студид очиж бүр зариуд тий. Студид очиж зариуд нэг авахсан тэгээд маргааш нь тэгээд үсийг авчихсан байхгүй тий. Тэгээ нүүц уусан ч нөгөө зураг аваад яваад. Одоо ингээл дандаа ингээл энийгээл ханаагаал ингээл баяр ажил бүтээл ингээл дандаа сайхан байхгүй хаяа нэг өдөр ингээл нэг дэсэг үе шүү дээ. Байлгүй яах вэ тийм үү байж. Тэр үед юу н хүний амьдрал гэдэг хүн яадаг вэ? Яг дэсрэхтэй. Өө тесэрнэс. Толгой төрүүгөө загнаа зүгээр. Тэнгүүд одоо яаж тавьшруулах вэ? Тесэрнээ дисгүй. Өөрөө одоо бит хоёр өөр нэгдэж штэ ингээд мэдээч хамтарч амьдарч байгаа улсууд тий ингээл гэр бүл болгонд проблем байгаа штэ. Ямар ч проблем гарна бит хоёр бас хоорондоо маргахгүй байна. Болох үе ч биш түнд. Одоо тогийнхоо мөнгийг төлж чадахгүй тасдуулахгүй ч гэж байна шүү дээ. Бид нар амьдрал болсаа. Утасны гарахаараа нэр хаачихна. Тэгээд сарын 15 болно банкны лизинг нэх юм тий. Мэдээж тэгэл янз бүрийн проблем амьдрал байна. Ер нь яг яаж тесэрсэн хоёулаа тэгэл эргээд аягүй хурдан тавьширчин. Аягүй хурд уучраа болчихно. Одоо ингээл 5 минут өмнө уурж исэн бол 5 минутын дараа инээгээл байж байгаа чинь. Яг темперамент өндөртэй улсууд учраас бас тэгээд амархан тиймэрхүү мартчихдаг байх л та. Тэгээд янз бүрийн бас проблем гарахаар тэгээд хоёулаа тэрийг хамтдаа бас зохицуулнаа тий. Хоёулаа тэгээд өглөө гараа. За өнөөдөр яах вэ? За яавал хоёулаа нэг мөнгө олж тогоо залгуулах уу? Тий. Тэгээд өнөөдөр шинтгэл үйлсэд хурж ирээд цаг цаваа гаргаад манай оттон өдөж ток шоунд үлцээрсэн маш их баярлалаа. Тэгээд өөрсдийнхөө бас амжилт бүтээл алдаа оноо болоод гэр бүлийнхаа талаар элен далангуу бас ярилцсан маш их баярлалаа. Тэгээд 2015 оны
хэтийн төлөвлөгөө 2 3 жилийн маркетинг менежментийн төлөвлөгөө тийм ээ 2015 онд бид нар яг одоо зураг авалт нэхлэх гэж байна. 3 найз гэдэг уран сайхны киноны үргэлжлэл нэг ангит уран сайхны кино хийх гэж байгаа. Тэгээд тэр киноны маань одоо зохиол ерөнхийдөө бэлэн болсон. Зохиолыг бол бид нар өөрсдөө зохиолч залуу зохиолч оргил гэдэг залуутай хамтраад өөрсдөө бичсэн. Одоо яг цааснаа бууж байна зохиол маань. 3 найзын үргэлжлэл одоо ингэж их шинэ онд төрөх нэ ямар ч байсан. Бүрэн уран сайхны кино тийм ээ. Тийм бүрэн уран сайхны Тэгээд кино. нөгөө тайцныхаа мэдээж бүтээлүүдийг хийн. Тоолт хийн. Тийм. Тэрнээс гадна боловсрал телевизтэй хамтраа бас дахиад хавар нэг шинэ уран бүтээлд орох төлөвлөгөөтэй байгаа. Олон ангит кино. Олон ангит. За тэгээд мөн одоо аялын тоглолт гэмжил. Ер нь уран бүтээлийн маань төлөвлөгөөнд бүгд гарсан байгаа. Тэгээ ямар ч гэсэн улираа одож байгаа 2014 он бол одоо бид бүхний хувьд үнэхээр сайхан жил болж өнгөрлөө. Одоо 15 онд ч гэсэн бас сайхан ивэлээ хайрлсан сайхан жил болох болтгоо яг одоо бид нар тий. 3 найз кино хийгдэн чинь дөрүүдийн хувьд одоо солигдож барьж байгаа юм байна. Одоо ингээ хүмүүс одоо бүгд л яг тэргээ бүх дөрүүдээр нь бүгдийг мэдж байгаа шүү дээ. Дөрүүдийн хувьд ер нь солигдож мэлсэн юм байгаа юу? Солигдсон байхгүй шинээр нэмэгдэж байгаа дөрүүд. Шинээр нэмж байгаа юм байна тий. Тий. Түүнээс бусад дөрүүд нь бүх дөрүүд яг хэвээрээ байгаа. Тий тэгээд зарим нэг нь одоо гүхтэй болсон байх нь яах вэ тий. За. Тэгвэл бас жоохон нууцаас дэлгэдлээ шүү дээ тийм ээ. Зарим нэг хүмүүс ойлгосон хүмүүс нь ойлгоно. За тэгээд тэр бол сюрприз үлдэх тийм ээ. За ингээд баярлалаа. Наран Солонгочдээсээ асуулт асуумаар юм л да. Темка ах бол хэр их романтик залуу вэ? Танд хэр их сюрприз ярьжсэн бэ? барьжсэн би одоо ингээл өнөөдөр юу тимк магтдаг юм уу? Магтдаг нэг. Тимк ахыг магтдаг. Барьжсэн нэг миний нэг төрсөн өдрөөр нэг сюрприз барьжсэн. Тэр нь надад мартагддгүй. Нөгөө бүн тавнараа бөөнөр манай цонхны доор гээд юу асаагаад гал зүрхий хэлбэртэй гал асаагаад тэрний бензинд одоо анхаа явж илаа. Цэггүй юу. Тэгэл тэгсэн чинь нөгөө өөдөөс харсан орцны одоо өөдөөс харсан байрны хүмүүс ингээд нөө цонхороо харчаал. Ойрлолтоо л тий чи шүү гэж. Гал асааж байгаа залуу чи шүү гэж. Амар одоо үзэгчтэй болсон. Яг хоёр сард юу юм? Тэр ми төрсөд 10 сард. 10 сар. Тий тэгэл амар бүр тим юм гэж өөртөө зориулж тэгж гал асаалах ч бас гоё л юм бэл. Тэг гоё. Тий ер нь тэл гихмичлэн юм ер нь байнга л тэгэл сюрприз барьдаг л та. За баярлаа. Баярлаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр бол одоо Тэмүүжин одоо магтсаар агаад дуслаа юм дэж шүү тийм ээ. Тэгвэл яа харахгүй эмоц хамтлагийг энэ жил магтахаас андарга байхгүй байсан. Тэгээд Тэмүүжингээс Наран Солонгод барих сюрпризүүд болоод энэ их баяр хөөрөл дуусах болоогүй. Ингээд Тэмүүжин таныг тайзнаа урьж байна. За би одоо хайртай зориулаад мөн бас та хоёр зориулаад мөн цэгэрлэгцээ үзэж байгаа нийт үзэгчтэй зориулаад тэгээд Rose Wood гэдэг амьд төгсгийн хамтлагтайгаа хамтраад нэгэн дуудуулъя. Энэ одоо өдөш ток шоу нэвтрүүлгийн хосуудын дугаар та бүхэндээ хүрж байгаа. Энэ бол эмоц хамтлагийн жүжигчин Монгол Улсын соёлын иргэн ажилтан дуучин жүжигчин Тэмүүжин. Одоо магтсаар байгаа таарлаа. За тэгээд одтой өдөш нэвтрүүлгийг үзэн сууж байгаа нийт телевиз үзэгчдтэй монголчуудаа бүгдээрэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Мөн энэхүү нэвтрүүлгийг хөтлөн явуулж байгаа та хоёртаа ч гэсэн энэ орой мэндийг хүргэе. Мөн хайртай гэргийдээ зориулаад Алтан гавчаар гэдэг зураг зурвалъя. Хэрвээ чи над руугаа харах юм бол миний сэтгэл байсна. Алтан гавчаараа хайсан үсэр чи айсин салих надан тоглоно. Харин дурлын чаргалыг идэж амар чамаага надан суух юмсан. Ойрын дүлгөө нүд бичин хаас
눈뜨고 눈이친 ас ухаараач гэгшин намайг шилбэ хөвөн зөөлөн шиний ааштай хөрхөн сарай чин төгс хосуулж үнэн хайрын шаргалыг идэлж нүр чамаага наран суух юмсан тэр доо хоёрын дөө нүдний чин ас ухаараач гэгшин намайг шилдэ хоёрын дөө нүдний чин ас ухаараач гэгшин намайг шилдэ 근데 신혼 신지리 마이리멘 돌기 오늘은 것도 제가 허이르면 아론 들어오면 암짓 불때들 들어오면 허이르면 아론 타봉 아치링 온들 암짓 되고 있어요 허이름 듣고 눈이 진 ухаараач гэгшин намайг шилбэ хоёрын дөө нүдний чин ас ухаараач гэгшин намайг шилбэ хэрвээ чи надруу харах юм бол миний сэтгэл байсна баярлалаа Ставим годом За өдөр бодож байгаа 2014 он амжилт бүтээлээр дүүрэн сайхан он боллоо. Айлчлан ирж 2015 онд Монгол түмэн зон олноороо илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан эрүүл инх байж урт удаан насалж Монголын үрс маш олон болж эдийн засгийн ямард арилж сайхан жил болох болтугай. За тэрээр хамтарч болтугай. За ингээд шинэ он шинэ жилийн баярын мэнд хүргье. Юм үзэгчтэй энэ бол Монголын хошин урлагийн хамгийн отхон хамтлаг болох Эмоц продакшны жүжигчин Тэмүүжин наран солгон нар байлаа. Ингээ шинэ тгэл телевизтэй хамт байгаа үзэгчтэй та бүхэндээ шинэ он шинэ жилийн баярын мэнд дахин хүргье. За баярын мэнд. За баярын мэнд. За баярын мэнд. За ингээд өнөөдөр хүрэлцэн ирсэн зочдоо манай Тамир төвөөс бас бэлэг гардуулж байгаа. Эрхэм мөндөд Тэмүүжин наран солгог танд. За ингээд Тамир төвөөс зохион байгуулж байгаа кабри шоу болдог байгаа. Тэгээд энэ кабри шоуг бас нэг хүрэлцэн ирж үзээрэй. Ингээд танаа гэр бүл энийг гардуулж байна. Баярлалаа. Та хоёр болон хамт олонтойгоо Тамир төвийн караокед хүрэлцэн ирж дуулаарай гэж. Нэгэн үчиг караокед ах. Оо яа баярлалаа. За энэ дэр бас яг чич хэлэхэд хоёр манаас нэг өдрийг жисэн ай тухтаа сайхан амраарай гэж ирүүл байх хэрэгтэй. Мэдээж амралт ажиллаа зогсоохгүй болохгүй шүү дээ, тийм ээ. Тийм учраас хоёрогоос энэ VIP өрөөнд бас нэгэн өдрийг чимээ шуганаас хол хоёулахнаа сайхан өнгөрөөгөрөө гэд энэ Тамир дөвөөс энэ хүү их бичгийг гардуулж байгаамаа. За эдээ амралтаа сайн зөвхөн шүү дээ. За Яруухан дурсамж тоодороо Яагаад ч юм бэ сэтгэл хоногшоо Яруухан дурсамж тоодороо Хот лүргэн хорвоодээ
хоёулахнаа юм шиг ирэхлээ Учирсан жаргалан үрдийн юм шиг бодоо Уйран баясаж явсан очив Ягаад ч юм бэ Сэтгэл хоногшоо Яруухан дурсамж одорно Ягаад ч юм бэ Сэтгэл хоногшоо Яруухан дурсамж одорно залуу насны жинхэнэ болооч гинэн хай аса бодоогүй чи бидний хоёрын амьдрал болоогүй гинхэн учраа ягаад ч юм бэ Сэтгэл хоногшоо Яруухан дурсамж Ягаад ч юм бэ Сэтгэл хоногшоо Яруухан дурсамж тодорно Яруухан дурсамж Нэвтрүүлгийг дэмжигч Элеганс салон танд гоо сайхныг бэлгэлье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тамир Holiday Center таны 5 дахь үеийг эрхэмлэнэ.